Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. 7 дугаар ангийн сурагчдын хүрээнд олон гишүүнтийг олон гишүүнтээр хэрхэн үржүүлэх талаар зөвлөмж хөрвүүлж байна. За, олон гишүүнтийг олон гишүүнтээр үржүүлэхдээ за А дээр нэмэх нь Б гэсэн олон гишүүнтийг С-гээс хасах нь Б гэсэн олон гишүүнтээр хэрхэн үржүүлэх талаар. За, эхний олон гишүүнтийн гишүүн тус бүрийг хоёрдугаар олон гишүүнтийн гишүүн тус бүрээр гишүүнчлэн үржүүлнэ. За, энэ дүрмээр А-г С-гээр үржүүлнэ. А, С. За, А-г хасах Б-гээр үржүүлье. Хасах нь А, Б. За, Б-г С-гээр үржүүллээ. Нэмэх нь БС. Б-г хасах Б-гээр үржүүллээ. Нэмэх хасахын хасах нь Б-гийн квадрат. За, нэгдүгээр олон гишүүнтийн гишүүн тус бүрийг хоёрдугаар олон гишүүнтийн гишүүн тус бүрээр гишүүнчлэн үржүүлж байна. За, энд төсөөтэй гишүүн байхгүй учраас одоо ингээд хялбарчлах зүйл байхгүй наа. Төсөөтэй гишүүн алга байна энэ тохиолдолд. За, хоёрдугаарт нь за А квадрат дээр нэмэх нь А хасах нь 1. Энийг үржих нь А дээр нэмэх нь 1 гэсэн олон гишүүнээр үржүүлье. За, эхний олон гишүүнтийн А квадратыг хоёрдугаар олон гишүүнтийн А-гаар үржүүллээ. А квадратыг А-гаар үржүүлнэ гэсэн үг. А-гийн нэг зэрэг. За, ижил суртаа зэргүүдийг үржүүлэхдээ суурийг нь хэвээр бичээд зэргэлтгчийг хооронд нь нэмнэ. Хоёр зэрэг дээр энэ зэргэлтгч нэгийг нэмлээ. Тэгээ А-гийн 3 зэрэг. За, дараа нь эхний олон гишүүнтийн А квадратаа хоёрдугаар олон гишүүнтийн 1 гэсэн гишүүнээр үржүүлье. Нэмэх нь А квадрат. За, дараа нь эхний олон гишүүнтийн хоёрдугаар гишүүн А-г хоёр дахь олон гишүүнтийн эхний гишүүн А-гаар үржүүллээ. А-гаар үржүүллээ. Суурийг нь хэвэрчээ зэргэлтгчийг хооронд нэмэхээр А-гийн квадрат байна. За, А-г 1-ээр үржүүллээ. Нэмэх нь А байна. За, хасах 1-ийг А-гаар үржүүлье. Хасах нь А. Хасах 1-ийг нэмэх 1-ээр үржүүллээ. Хасах нь 1. За, одоо төсөөтэй гишүүдийн эмэгтгий. Төсөөтэй гишүүдийг бид нэр хувьсгчийн ижил зэрэгээр авнаа. Энд А-гийн квадрат, энд А-гийн квадрат. За, энэ хоёр төсөөтэй байна. За, энд болох дээр А, энэ хасах А байна. За, энэ хоёр төсөөтэй гишүүн. Гэхдээ энэ хоёрын тэмдэг нь эсрэг тэмдэгтэй байгаа учраас энэ хоёрыг хураачи. За, тэгвэл А-гийн куб. За, А квадрат дээр А квадратыг нэмэхээр 2А-гийн квадрат. Энэ А квадратын өмнөх коэффициент 1. Энэ А квадратын өмнөх коэффициент 1. Тэгээд 1 дээр 1-ийг нэмээд 2. Тэг үсэг тгсгээрээ үржүүллээ 2А-гийн квадрат. Хасах нь 1 байна гэсэн үг. За, хүүхдүүд олон гишүүнтийг олон гишүүнээр үржүүлэхдээ тоо гаргах гад байдаг. Энд болохоор заавал тоо гарах албагүй. Олон гишүүнд гарч байна. Олон гишүүнтүүд гарч болно. Тоо гарах тохиолдол ч бас байдаг. За, дараа нь x-ийн квадратаас хасах нь 2xy нэмэх нь y-гийн квадрат. Энийг x-ийн 2 зэргээс хасах нь 3x y хасах нь y-гийн квадрат гэсэн олон гишүүнээр үржүүлье. За, эхний олон гишүүнтийн гишүүнийг нэгдүгээр гишүүнийг хоёрдугаар олон гишүүнтийн гишүүн тус бүрээр гишүүнчлэн үржүүлье. X квадратыг x квадратаар үржүүллээ. X-ийн 4 зэрэг. Суурийг нь хэвэрчээ зэргэлтгчийг хооронд нэмж байгаа 2 дээр 2-ыг нэмээд энэ 4 гарч байна гэсэн үг. За, дараа нь хасах нь 3. За, энд x-ийн квадратыг x-ээр үржүүлэхээр 3x-ийн куб y. За, хасах нь x-ийн квадратыг y-гийн квадратаар үржүүллээ. X квадратыг үржих нь y-гийн квадрат. За, эхний олон гишүүнтийн эхний гишүүн нэмэх тэмдэгтэй байсан. Энийг
Хоёрдугаар олон гишүүнтэй эхний гишүүнээр үржүүлэхээр нэмэхээр үржүүлээд нэмэх тэмдэгтэй гарсан. Энд нэмэх, энд хасах байсан. Тиймээс нэмэх хасахын хасах. За энэ x квадратын өмнөх тэмдэг нэмэхийг хасахаар үржүүлээд энэ хасах гарсан байгаа. Тэмдгийн шүтэлцээг нь сайн хараарай. Энэ дээр их алдаа гаргадаг шүү. За дараа нь хасах нь одоо эхний олон гишүүнтэй хоёр дахь гишүүнийг хоёрдугаар олон гишүүнтийн гишүүн төсрөөр гишүүнчлээ үржүүлээ. За 2x y-ийг x-ийн квадратаар үржүүллээ. Нэмэх хасахын хасах 2x-ийн куб y байна. X-ийн куб y. За энд хасах энэ нэмэх байна. Тэгэхээр хасахын нэмэх нь 2 3-ын 6 x-ийн квадрат y-ийн квадрат. За дараа нь сүүлийн гишүүнээр нь үржүүлээ энэ хоёр дахь гишүүнээ. Тэгэхээр хасахын нэмэх нь 2x y-ийн куб. Y-ийн куб. За эхний олон гишүүнтэй хоёр дахь гишүүнийг хоёрдугаар олон гишүүнтийн гишүүн тосроор гишүүнчлэн үржүүллээ. За одоо эхний олон гишүүнтийн 3 дугаар нэмэгдэхүүнийг 3 дахь гишүүнийг хоёрдугаар олон гишүүнтийн гишүүн тосроор гишүүнчлэн үржүүлье. Нэмэх нь y-ийн квадрат x-ийн квадрат. Хасах нь 3x y-ийн куб. Хасах нь y-ийн 4 зэрэг гэсэн байна. За одоо төсөөтэй гишүүдээ байвал эмэгтэй төсөөтэй гишүүн. За энд x-ийн квадрат y-ийн квадрат хасах тэмдэгтэй. За энэ x-ийн квадрат y-ийн квадрат энд 6 гэсэн коэффициенттэй байна. Энэ хасахны гэсэн коэффициенттэй, энэ 6 гэсэн коэффициенттэй, энд нэмэх 1 гэсэн коэффициенттэй байна. За өөр x-ийн куб y-ийг агуулсан гишүүн. Одоо энд 3x-ийн куб y байна. Энд бас 2x-ийн куб y байна. За өөр одоо энд x y-ийн кубтэй. X y-ийн кубтэй. За эдгээр төсөөтэй байна. X y-ийн куб. За эхлээд төсөөтэй гишүүдээ ялгалт хийжлээ. Тэгээд одоо өмнөх коэффициентээр нь үйлдэл хийгээд ичье. X-ийн 4 зэрэгт. За энд төсөөтэй байхгүй учраас энийг хэмжижсэн. За энд x-ийн куб y гэдэг чинь өмнө хасах 3 гэсэн коэффициенттэй байна. X-ийн куб y нь өмнө хасах 2 гэсэн коэффициенттэй байна. Тэгээ хасах 3-аас хасах нь 2. Хасах нь 5 x-ийн куб y. Хасах нь 5 x-ийн куб y. За x квадрат y квадратыг агуулсан гишүүн энэ дээр болох дээр энэ өмнө хасахны гэсэн коэффициенттэй, энд өмнө нэмэх гэсэн 1 коэффициенттэй байна. Тийм учраас энэ хоёр хураагдана. Тиймээс 6 x-ийн квадрат y-ийн квадрат. За юм болчлоо. За дараа нь x y-ийн кубыг агуулсан гишүүнт. Энэ өмнөх коэффициент нэмэх 2 байна. Энэ хасах 3 байна. 2-оос 3-ыг гаслаа. Тэгэхээр хасах нь x y-ийн куб. Хасах нь y-ийн 4 зэрэг байна гэсэн үг. За ингээд төсөөтэй гишүүдээ эмхтэгчлээ. За дараагаар нь за олон гишүүнтийг олон гишүүнтээр үржүүлэх энийг ашиглан бүгдээрээ тэгштгэл бодох хэрхэн бодох вэ гэдгийг авч үзье. За 3 y дээр нэмэх нь 1 гэсэн олон гишүүнтийг 4 y-гээс хасах нь 5 гэсэн олон гишүүнтээр үржүүлээд хасах нь 6 y-гээс хасах нь 11 гэсэн олон гишүүнтийг 2 y-гээс хасах нь 7 гэсэн олон гишүүнээр үржүүлээд энэ тэнцүү 24. За ийм тэгшдэглийг бод гэсэн байлаа. За энийг бодоход нөгөө олон гишүүнтийг олон гишүүнээр үржүүлэх тэр дүрмээ ашигланаа бүгдээрээ. За эхний олон гишүүнтийн гишүүн тосрыг хоёр дахь олон гишүүнтийн гишүүн тосроор үржүүллээ. 3 4-ийн 12. Y-ийг y-гээр үржүүллээ. Y-ийн квадрат. Ижил суртаа зэргүүдийг үржүүлэхдээ сурыг нь хэврэгчээ зэргэлтгчийг хооронд нь нэмж байна гэсэн тэр дүрм байна гарч байна гэсэн үг.
За дараа нь 3y-ийг 5-аар үржүүлээ хасах 5-аар. Тэгэхээр 3-5-ын 15y. За 1-ийг 4-оор үржүүллээ нэмэх нь 4y. 1-ийг хасах 5-аар үржүүллээ хасах нь 5. За хасах нь хаалт нийчээ. Энд яг хаалт нээж байгаа юм гэхээр энэ олон гишүүнтийг энэ олон гишүүнээр үржүүлчихэд өмнө нь байгаа энэ хасахаараа энийг давхар тооцохгүйгээр алдаа гаргаад байдаг учраас би энд хаалтан дотор энэ олон гишүүнтэй үржүүлэхээр шийдлээ. За 6y-ийг 2y-гээр үржүүлээ 2 6 12y-ийн квадрат. За 6y-ийг хасах 7-оор үржүүлээ хасах нь 6 7 42y. За хасах 11-ийг 2-оор үржүүлээ хасах нь 22y. За хасах 11-ийг хасах 7-оор үржүүлээ хасахын нэмэх нь 77 тэнцүү 24. За энийг энэгээр үржүүлсэн 12y-ийн квадрат. За дараа нь 6y-ийг 7-оор үржүүлсэн нэмж хасах нь 42y. Хасах 11-ийг 2y-гээр үржүүлсэн хасах нь 22y. За хасах 11-ийг хасах 7-оор үржүүлсэн тэгэхээр нэмэх нь 77. За одоо хасах тэмдгээр хаалцаадлаа. Тэгэхэд энэ хаалтан дотор байгаа гишүүдийн тэмдэг бүгд эсрэгээрээ өөрчлөгдөнө. Тэгэхээр 12y-ийн квадратаас хасах нь 15y нэмэх нь 4y хасах нь 5 хасах нь 12y-ийн квадрат хасгасгын нэмэх нь 42y энэ хасгасгын нэмэх нь 22y хасах нь 77 тэнцүү 24 гэсэн юм. За төсөд гишүүдийн эмэгтгий. Тэгэхээр энэ 12y-ийн квадрат энэ 12y-ийн квадраттай хураагдж байна гэсэн үг. За тэгээд дан y агуулсан эдгээр гишүүдийг тэнцүүгийн тэмдгийн нэг талд хувьсагч агуулгагүй суул гишүүдээ энэ тэнцүүгийн тэмдгийн нэг талд ялгая. За хасах нь 15y дээр нэмэх нь 4y нэмэх нь 42y нэмэх нь 22y. Энэ тэнцүү 24 дээр нэмэх нь 77 нэмэх нь 5. За юм боллоо. За одоо эдгээр бүгдээрээ y гэсэн гишүүнийг агуулсан байна. Y-ийг хаалтны өмнө гаргаад өмнөх коэффициентууд дээр нь үйлдэл гүйцэтгэе. Хасах нь 15 нэмэх нь 4 нэмэх нь 42 нэмэх нь 22. Энэ тэнцүү за энэ дээр энэ нэмэхээр 29 гэхээр 106 байна. 106. За энэ хэд байна вэ? Энэ чинь 68 байна. 68-аас 15-ыг гаслаа 53. Тэгээ үсэг тгсгээрээ үржүүлчихээ y-гээр үржүүлээ. Энэ тэнцүү 106. Y-гээ олоход 106-г 53 хуваалаа. Тэгэхээр y тэнцүү 2. За ингэж бодно. За одоо та бүхэн энэ олон гишүүнтийг олон гишүүнээр үржүүлэх үйлдэлээ давтаа. За энэ тэгштгэл оролцсон ийм бодлогыг хэрэг өөрсдөө бодож үзье гэж байвал. За Адиасран багшийн айлгвар 6 номны хуудас 37 номер 1-ээс 18 гэсэн бодлогонуудаас төвөрлээд эсвэл бүгдийг нь бодоод энэнийг батгаарай. За та бүхэнд амжилт хүсье.